Хайрын 5 хэл. Урмын үгс. Энэ хайрын хэлээр ярьдаг хүмүүс хайр сэтгэлээ бичгээр болон амаар илэрхийлэх дуртай. Би чамд хайртай гэдэг үгсийг хэлж сонсох дуртай гэсэн үг. Цагийг хамт өнгөрүүлэх. Энэ бүлэгт хамрагддаг хүмүүс хайртай дотны хүмүүстэйгээ их цагийг өнгөрөөхийг хүсдэг. Хэрэв хамт байхдаа утсаа оролдолгүйгээр бүх анхаарлаа тэдэнд хандуулбал тэд хайрлагдсан мэдрэмж авах болно. Тусламж үзүүлэх. Хэрэв та тусламж үзүүлэх хайрын хэлээр ярьдаг бол үгнээс илүү үйлдэлийг илүү чухал гэж боддог. Жишээ нь таныг өвдсөн үед дотны хүнд нь эм авч өгөх үед та хайрлагдсан мэдрэмжийг авах болно. Бэлэг. Энэ бүлэгт хамрагддаг хүмүүс бусдаас бэлэг авах дуртай ч тэдний материалист үзэлтэй гэж бодож болохгүй. Өөрт нь таалагдах бэлгийг сайтар тунгаан цаг гарган авч өгснийг нь бодож тэд догдолдог байна. Биеэр хүрэлцэх. Хэрвээ та энэ хайрын хэлээр ярьдаг бол дотны хүмүүстэйгээ хөтлөлцөж тэднийг тэврэх дуртай. Хайртай хүмүүстэйгээ биеэр ойрхон байх үед дотн хайрлагдсан мэдрэмжийг авдаг. Таны хайрын хэл юу вэ?